Найдвартай хоспис эмнэлэг. Найдвартай хоспис эмнэлэг нь 2003 онд хавдрын 3-4-р үед орсон хүнд өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ, асаргаа, сувилгаа, зовир шаналгааг арилгах зорилгоор байгуулагдаж байжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа улам сайжруулах гэсэн чин сэтгэл өвөрлөн зүтгэсээр байна. Найдвар хоспис нь өвчтнүүд болон тэдний ар гэрийнхэнд маш найрсгаар үйлчилдэг. Дандаа ингээд эрүүл сарвал мөнх явах юм шиг бодоод яасан чи манай өвгөн одоо жартай. Тэгээд нөгөө тархины саатал гэдэг. Тархины одоо нарийсэл тэгээ эмнэлэг авдггүй дандаа ойрлоо яа одоо жил гаруй тийм болж байгаа. Улсын эмнэлэг болохоор авдггүй. Ийм хүнд хүнийг авахгүй гээл. Тэгээ би энд ирээд энэ эмчтэй нуулзаад бүрний эмчтэй нуулзаад хийгүү сайхан урайлахнаар хүлээж авлаа намайг. Хүнийг ингээд зовиргүй, шаналгаагүй тийм болгочихоо чи хажуудах нь сагж байгаа хүн зүртэн тийм сайхан сэтгэд үеиг. Тэгэл өглөө болгон залбирдаг юм байна, дуулдаг юм байна. Тэрийг үзлээ. Тэгээд намайг яг ажилд ороход бол өөрийн гэсэн офс байр байхгүй зөвхөн гэрээ эргэлтээр хүнд өвчтнөө одоо иргэдэг гэрээр явж бид нар эм тариагаа хийдэг юм байсан. Гэхдээ энэ ажил бол эхнээсээ бол хүнд бөгөөд маш их одоо хүн одоо салбартай. Гэхдээ хийж байгаа ажил маань өөрөө хүнд одоо маш их буянтай тэр Бурхны хайрыг харуулдаг учраас би энэ ажилд бас ингээд ажиллахдаа өнөөдрийг хүртэл бол одоо төвчээртэйгээр зоригтойгоор одоо хүнд үеийг давж туулаад өнөөдөр бол бас нэг хэрэг талархаж байна. Тэгээд өчтөр ирж хөвтсөн энд. Тэгээд их муу ирсэн. Тэгэл эренгүүт дорн л эмчилгээнд оруулаад исэн чи би шүндөөс сэргээл үндэсэх чинь 25 дарын 4-р үедээ. Найдвар хоспис эмнэлэг нь 2007 оноос эхлэн хэвтүүлэн эмчилдэг болсон. Гэхдээ энэ эмнэлэг өөрийн гэсэн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд маш том түшиг тулгуур болсон энэхүү эмнэлгийн хэрэгцээ, шаардлага манай нийгэмд өндөр байгаа. Өвчтөн хүний сэтгэл санаа тайван байж тогтоо дулаан сайхан орчинд эмчлүүлэх нь эдгэрч илааршихад нөлөөлдөг хэмээн эмч өвчтнүүд хэлж байна. Хөнгөвчлөх эмчилгээ яагаад хэрэгтэй вэ? Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг маань өвчин нь эдгэрэх буюу илаарших боломжгүй болоод удахгүй нас барах тавилантай хэдхэн сар хэдхэн хоног магадгүй нэг ганц 2 жилийн настай болсон өвчин нь хожуу шатандаа гэж ярьдаг штэ тийм ээ, төгсгөлийн шатандаа орсон ийм өвчтөн ба тэдгээрийн ар гэрийнхний амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулсан. Эдгээр өвчтний өвдөлт, бөөлжилт, өтгөн хаталт, амьсгал алдалт, цус алдалт гэх мэтлийн биеийн зовөр шаналгаа мөн айдас, түгшүүр, нойргүйдэл мэт сэтгэлийн зовөр шаналгааг хөнгөвчлөхөд зориулсан эмчилгээ, асаргаа, соёлгаа, сэтгэл засал, нийгмийн халамж зэрэг ийм цогц тусламж үйлчилгээг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдгээ. Тэгээ Монгол улсад жилдээ 13 мянган хүн нас бардаг бол бараг 9 мянга орчим хүнд нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдгийг. Тэгэхээр энэ 9 мянга орчим хүний бараг 3500 нь бол хавдар гэдэг өвчний шалтгаанаар хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг бол 5500 орчим хүн нь бол хавдрын бус шалтгаанаар хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй болдог. Хавдрын бус шалтгаан гэдэг маань ямар өвчтнүүд вэ гэвэл жишээлбэл илэгний хатуурал гэж өвчтөн хэвлийдээ устай болчихсон байх. Дох, бүх юмд ба олон юмд дасантай сүрье, хүнд харуултын дараа хэвтэрт ороод тэгээд залгих чадваргүй, баашээс нь мдээгүй гоождог, хэвтрийн холголцсон оролт үүсчихсэн ийм өвчтнүүд байна. Эсвэл амьсгалын замын архаг бөглөрөлт өвчтөн, зүрхний архаг дутагдал гэх мэтчлэн тэр ч байтугай хүүхдүүдийн дунд бүр төрсөн цагаасаа эхлээд хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдах хүүхдүүд гэж байдаг. Жишээлбэл олон төрөлхийн хүнд гаж хөвчлөлтэй, хавсарсан гаж хөвчлөлтэй ийм хүүхдүүд хагалгаа хийгээд ч засах боломжгүй ийм гаж хөвчлөлтэй хүүхдүүд бол хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг. За тэгэхээр 2012 оны судалгаагаар бид нэр үзэхэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нас оролтын 48% нь бол төрөлхийн гаж хөвчлөлтэй хүүхдүүд байсан. Тийм ээ? Нас оролтын. Тэгэхээр энэ маань юу гэж хэлээд байна гэвэл эдгээр төрсөн цагаасаа эхлээд төрөлхийн гаж хөвчлөлтэй байсан хүүхдүүд өнөөдөр зүгээр л илааршуулах эмчилгээ хийгээд эдгэх гээд байгаа юм шиг тий илааршуулах эдгэх эмчилгээ хийж гэн гээл баахан антибиотик тариал баахан эм тариагаар хүүхдийг тарчлаад зовоогоод 4 цагаан хаан дотор цагаан цаад ширтүүлээд нас оруулахын дээрүү эдгээр хүүхдүүд нэгэнт нас орох нь ойлгомжтой юм чинь эхийнх нь хөхийг хөхүүлээд ээж ааваар нь бүүэлүүлээд хайраар үлгийдүүлээд ямар ч тийм зовөр шаналгаагүй байлгаж ягаад хорвоогоо салиулахын дээрүү гэдгийг бид нар өнөөдөр шийдэх ёстой. Найдвар хоспис нь өнгөрсөн хугацаанд түрээсийн биш, өөрийн гэсэн байртай болохыг хүсэж байсан. Гэвч эмчилгээний зардлаас хэтэрч байр авах төсөв санхүү тэдэнд байсангүй. Ер нь бол яг энэ байшин авах анхны тэр санхүү тэр зүйлийг тавьж өгсөн хүмүүс бол манад манай Монгол улсад суугаа Чех элчин сайдын яамны сайд Кролова гэдэг нэг буянтай эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй маань намайг тэр нэг арга хэмжээнд дээр тэр Гамболд гэж ахтаа танилцуулаад Гамболд ах өөрөө бол Ротary клубын анхны үүсгэн санаачлагч тийм хүн байсан. Үндсэндээ Rotary гэдэг бол их сайхан сэтгэлтэй олон хүмүүсүүдийн ийм нэгдэл гэж ингэж ойлгож болно. Мэдээж яриг бид нар бүгдээрээ их том юм хийж хийсэн гэж боддог. Тэгээ ганцаараа байх юм бол чи хийж амжихгүй. Хичнээн их хэрэмжтэй байлаа ч гэсэн чиний санхүүгийн боломж тодорхой хэмжээгээр байлаа ч гэсэн хязгаартай. Хэрвээ бид нар бүгдээрээ хүчээ нэгтгээд олоолаа байх юм бол чи дэлхийн нийтийн хөдөлгөөний хувьд тэр
Монгол улсын хэмжээний хөдөлгөөний хувьд тэр хийх ажил маань бол цар хүрээний хувьд бол нэлээд тийм өгөөжтэй, хүртээлтэй байх юм болцоо бүрддэг. Түүний нэг тодор хэлбэр гэх юм бол энэ найдвар хосписын төсөл байгаа юм. Тэгээ Гамбалдах оюун гэрэл гэж эмэгтэйтэй танилцуулаад Би бүрэн жаргал эмчтэй анх 2014 оны сүүлд эцсээр бол танилцсан. Оротари. Энэ бол манай нийгэмд чимээгүйхэн сайн үлс бүтээдэг хэсэг хүмүүсийн нэгдэл. Тэдний хийсэн сайн сайхан бүхэн зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгддэг. Хамтдаа их цагийг бид зорно. Өөрийгөө золиослоод бусдын төлөө 10 хэдэн жил ингэж зүтгэж байгаа энэ хамт олонны үйл ажиллагааг дэмжихгүй бол одоо бид нар өөр юуг дэмжих вдэ гэж ийм байр сууриас хандсан. Бид нар яаж энэ хүн тусалж болох вэ гэд тэгээ миний хувьд бол ямар ч байсан энэ шагналд нэрийг дэвшүүлээд үзвэл тийм ээ энэ шагналыг хэрвээ шагналын эзэн болчвол бас энэ өөрийнх нь одоо үйлсэд нь зориулж бас тодорхой хэмжээний шагналын мөнгө одоо олгох чадвал энэ мөнгөөрөө бас өөрийн байртайч болчих юм билүү бас ямар ч байсан хоёлаа энэ шагналд нэрийг дэвшүүлээд үзье гэл тэгээ бүрэн жаргал эмчтэй яриад бид нар бас ингэж хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. тэгээ нэг 2 3 удаа захиа ирээд та 11-р байранд орлоо, 10-р байранд орлоо гэд хамгийн сүүлд нь одоо та 6 сард одоо Хонконг улсад ирж шагналаа гартаж авна уу гэсэн тийм мессежийг авсан. Тэгээд Rotary клубийнхандаа Улаанбаатар Rotary клубийнхандаа одоо хүртэл бид нар талархдаг. Тэгээ оюун гэрэл гэж эмэгтэй авч яваад бүх зүйлийг минь хариуцаад тэгээд тэнд одоо 1000 гаруй хүний нүдэн дээр одоо тэр 50,000 долларынхаа чекийг авсан. Тэгээд энэ бол үнэхээр одоо бидний хувьд, миний хувьд, манай хосписын хамт олонны хувьд бол гайхалтай одоо баяртай мөч байсан. Тэгээ энийг одоо энд баярлаад бид нар одоо өөрөө ирэхгүй одоо бурхан талархахгүй байхаа аргагүй ийм гайхамшигтай зүйл болсон. Бүлтүүшийн бүрэн жаргалыг Деван шагналд нэр дэвшүүлэн улмаар тэрээр 50,000 долларын шагналыг гардан авсан юм. Энэ нь Монгол мөнгөөр 98 сая төгрөг болсон бөгөөд бүрэн жаргал эмч шагналын мөнгөөрөө өөрийн гэсэн эмнэлгийн байранд хөрөнгө оруулж урьдчилгааг нь хийжээ. Өнөөдөр одоо яг энэ эмнэлгийнх нь байрны нээлтэнд оролцоод бид нар хээрийн зөв юм хийсэн байна гэдэгтээ бол улам бүрэн итгэлтэй байна. Энийг өөрсдийнхөө энэ мэдрэмжийг бол авлаа. 13 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж 4500 гаруй хүмүүс 120 гаруй хүүхдүүдэд үйлчлэгээ үзүүлж чадсан хамт олонны энэ хүү сайхан байгууламжийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн хатан баяр мэндийг хүргье. Энэ одоо их сайхан үйл ажлыг санаачлан зохион байгуулсан хүмүүс угаасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэж бодож байна. За тэний дунд одоо энэ бүхнийг санаачлан энэ бүхнийг илүүж явсан бүрний бас одоо онцгойлон талархал илэрхийлэх ёстой байх гэж бодож байна. Эмчилгээ бүх зарлаа бас өөрсдөө хийгээд хажуугаар нь тэр байрны түрээсийг төлөөд энэ үйл ажиллагааг 12 жил аваад явуулах бол үнэхээр хэцүү байсан. Бүрнээ над дээр хурж ирээд уйлдаг байсан. Би цалингаач тавьж чадахгүй байж тээ. Тийм ээ. Яг бол хамаг юм мөнгө төрөөсөндөө явчихдаг ийм хүнд үеүүд маш их байсан. Тэгээ өнөөдөр бол энэ манай Монголын хөнгөвчлөштэй нийгэмийн дунд маш том баяр болж байна гэж би бас ойлгож байна. Яг бол энэ найдвар хоспис маань түрээсийн байрнаасаа салаад өөрийн байртай болно гэдэг бол үнэхээр том одоо амжилт баяр тийм ээ. За энэ том амжилт баярт бол энэ хүмүүс зөвхөн өөрсдийн хайр сэтгэлээр л хүрсэн. Одоос 20 жилийн өмнө эдний хорт дотроо алдчихсан би өөрөө. Тэгээд ер нь тэр цагаас олж бодчихсон.
ер нь хамтартай хүмүүс ингээ хаягдсан юм уу тий? Яагаад энэ хүмүүс дүүждэхгүй? Яагаад хүмүүс хаалга нээхгүй байгаа юм бэ? Энд айгүй гайхажсэн. Би яг монголчууд ингээд үнэлэхгүй байж магадгүй зарим хүмүүс айгүй олон жил болж байхад энэ гараас угсан хор байдгийг. За тэгээд Хонконгд очиход тэр 1000 гаруй хүний нүдэн дээр тэр 2 дугаар байранд ороо 100 гаруй төслөөс $50,000 гадаж авах хэрэгтэй. Надыг бол үгүй чи ямар хэцүү оронд ямар хэцүү ажлыг сонгож авсан бэ гэдгийг олон хүн хэлсэн. Нулимс тусуулж ийсэн. Энэ үнэхээр байх ёстой ажил юм байна хүмүүсээ. Өнөөдөр өөрчлөгдөд энэ хүмүүс рүү жоохон хэрс харж ажиллах цаг нь болсон байна гэдгийг та нарт уриалж байна. За тэгээд та бүгд энэ өргөө харшгүй минь бүгдөө арцгаана гэж орж байна. Энэ нээлтийн үйлчлэгийг албан ёсоор удаан тусаачсаар эхэлж байна. Бидний нээлтийн үйлчлэгэнд ирсэн та бүхэнд баярлалаа. Одоо та бүхнийг хосписын инженер байгаад танилцуулж байна. Тэгээд энэ ямар учиртай үйлчлэгээ ач холбогдол нь юундаа байна гэдгийг магадгүй тэр өөрийнхөө дотны хүн хайртай хүнээ ингээд үнэхээр хүнд хэцүү байдалд орсон байхад нүүцсэн харсан тэр зовлон биеэр амарсан хүмүүс л мэднэ. Нэг нүгөө хэлэхэд бол бас тэр болгон хүнд өвчтнийг эмнэлэг авдаггүй шүү дээ. Одоо над чинь найдлахгүй гэл тэгээд эмнэлэг авдаггүй гэртээ байлгаад байхад бас тэр бүрэн хэмжээний эмчилгээг нь үзүүлж чадахгүй, арчилгааг нь үзүүлж чадахгүй, анхаарал халамжаад тавьж чадахгүй. Тэгээд тэр бүгдийг ингээд хийгээд өгдөг ийм хувийн байгууллага үүсээд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бол их олзуурах хүчтэй зүйл юм л да. Нэг талаас нь нэгдүгээрт биенэнд нь олзуурч байгаа. За хоёрдугаарт нь харин эдгээр маань энэ байр ингээд өөрсдөө аваад ингээд огчуулаад энэ үйлчлэгийг өргөжүүлж байгаа. Тэр утгаараа бол энэ бол үнэхээр одоо бахархаас л өөр арга байхгүй. Энэ хүмүүсээр одоо бахархаж магтахаас өөр аргагүй юм сайхан үйлчлэгээ. Тэгээ би бол ийм үйлчлэгээ эхлээд явж байгаад бол их л баяртай байна тий. Мэдээж зүгээр энийг одоо улсын талаас нь дэмжих арга замууд нь юу вэ? Ялангуяа тэр эрүүл мэндийн даатгалд энийг бүрэн хэмжээгээр хамруулах болцоо эрх зүйн зохицуулалт мөхцүүлэлтийн асуудлууд бол байж л байгаа. Тэрэн дээр бид анхаарах хэрэгтэй. Энэ павильоноор ингээ хаачин мэдчих бас их зөв юм бид юм биш. Олон хүний нэг тасагч эхэлдүүлснээс ингээ тусгаарлаа. Я харж илаа. Тэгээд эмчилгээг сайхан эдгээр их зөөлөн сэтгэлтэй их сайхан хөгтөж байт юм байна. Тэгж мэдлээ одоо тэгээд дараа болтлоо ирээд төвчж имжлүүлж гэн гэж бодож байна. Маань сайхан байртай болсонд манай хамт олон их талархаж байна. Өөрсдийн гэсэн орон байртай болох юмсан гэж хүсэж мөрөөддөг байсан да. Тэгээ одоо харин бид нар өнөөдөр ингээ өөрсдийн юм сайхан байртай болсондоо талархаж байна. Тэгээд бурхандаа талархаж байна. Тэгээд бидний хамт олон бас олон жил энэ байртай болохын тулд залбирч байсан. Тэгээ өнөөдөр ийм өөрсдийн гэсэн байрт ингээ хашаагаар байрандаа ороод энэхин байрт руу очих баяртай байдаг. Энэ ингээд бидний эмнэлэг гэж бодохоор их сайхан байдаг. Найдвар хосписын үйл ажиллагаа яг энэ өөрийн байртай болсноороо тогтвортой,
тууштай үйл ажиллагааг цааш нь явуулах нөхцөл нь бүрдэж байгаа ч гэсэн энэгээр бүх асуудлууд шийдэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Энийг цааш нь авч явахын тулд бүрэн үйл ажиллагаатай байхын тулд их юм хэрэгтэй. Мэдээж хэрэг энд ажиллаж байгаа хүмүүсийг хамт олныг бол дэмжих хэрэгтэй. Энд ч бол зөвхөн одоо хувь хүмүүсүүдийн зүгээс биш, энд ч холбогдох салбарын удирдлагын зүгээс дээр нь бол энэ дүүрэг хороо бүх л одоо холбогдох шатны байгууллагын зүгээс за тэгээд дээр нь сайхан сэтгэлтэй олон хүмүүсүүдийн дэмжлэг тусалцаа бол зайлшгүй хэрэгтэй. Бид ч гэсэн зүгээр энэ удаагийн тусламжаараа бол хязгаарлаад ингээд зогсчихгүй. Цааш нь бол манай Rotary хөгжлийн төлөө сан гэж байгууллага байдаг. Энэ зүгээс бол бид нар анхаарах болно. Тэр нь Монголын хамгийн анхны Rotary клуб болох Улаанбаатар Rotary клубын зүгээс ч гэсэн цаашд бол тогтмол дэмжлэг үзүүлж байна гэж ингэж ойлгож байгаа. Бид нар шиг хүмүүс бол энэ тухай ус тэр болгон мэдээлэлтэй байж чадахгүй байж болох юм. Тэгэхээр энэ удаагийн одоо бас энэ боломжийг ашиглаад та бүхэн энэ бас хүмүүсүүдийн үйл ажиллагааг дэмжээрэй гэж би уриалах байна. Яагаад вэ гэвэл энэ бол үнэхээр нийгэмдээ хэрэгтэй зүйл. Хүний амьдрал бол их баялаг. Юугаар ч төгсч болно. Тэгэхээр танд бол хэзээ нэгэн цагт хэрэг болох юм билүү. Болохгүй байсан ч гэсэн та энэ байгууллагыг дэмжихэд энэ бол их буянтай үйл явдлаа гэж ингэж ойлгож байгаа. Урдчилгаа мөнгөний төлөөд цаана нь 140 сая төгрөгийн өр үлдэж байна. Үүнээс гадна тухайн байрны тог цахилгаанд сарда сая орчим төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд хашаанда гүний худаг гаргах ажил нэн тэргүнд хийгдэх шаардлагатай байна. Мөн түрээсийн байранд байхдаа найдвар хоспис эмнэлэг нь бусад ойролцоох эмнэлгийн морг буюу нас барсан хүнийг түр хадгалах хөлдөөгчийг ашиглаж байсан. Харин энэхүү шинэ байртай нь ойр эмнэлэг байхгүй учраас өөрсдийн гэсэн моргтой болох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хүн сайн юмыг бодож, сайн юмыг мөрөөдөж, сайн юмны төлөө үргэлж зүтгэх юм бол бүх зүйл бол нээлттэй байдаг юм а гэдгийг бас бидний энэ хийж байгаа ажил үйлсээс бид нар өөрснөө мэдрээд баярлж байна. Тэгээ энэ сайхан байранд одоо ажиллахад их урамтай байна. Тэгэл өглөө үүдээр орж ирэхэд л одоо яг хашаанаас наашаа алхаж байхдаа өө энэ өстой ийм гоё байшин чи манайх шүү дээ. Манай ажлын байр бид бүхний л одоо хийж байгаа зүйл гэж бодоод орж ирэхэд маш их баяр хөөртэй байдаг. Тэгээд дээрэс нь мэдээж нөгөө энэ хүмүүстэй нөгөө хөвтөж байгаа хүмүүстэй бол дандаа л урам зориг өгч идэг. Хэдийгээр ээж аав нь одоо өвд болсон ч гэсэн гэр бүлийнхэнд тэр амар тайван өгөхюмсан гэж үргэлж бодож идэг. Хизээч хамаагүй бидэрт үйлчлүүлээд явсныхаа дараа тийм ээ 4 жил, 5 жил, 6 жил, 7 жилийн дараа эргээд дандаа холбоотой байдаг. Болохгүй янз бүрийн асуудал зөвлөгөө авч идэг. Та нарын минь ажил үйлс сайн уу? Та нарыг үргэлж дэмждэг штэ гэд энэ зүйлийг сонсоод бид үнэнхээр их баярлж идэг. Тэгээ ээж аавд маань үнэхээр сайхан үйлчилсэн шүү. Ер нь өвдсөнгөө зовсонгүй. Үнэхээр та нар бол буянтай улсууд байдаг юм байна гэж тэрийг сонсоод бид нар бас их сэргэлт авч идэг. Тэгээд үнэхээр дотроо бодоод сайныг бодоод явж байхад бол үнэхээр бурхан бол бидэрт бүх үе таалгыг нээдэг гэдгийг бас мэдэрч байна. Тэгээд хүн бүхэн сайн үлсийн төлөө урагшаа тэмүүлцгээе гэж та нарыг уриалж байна. Манай үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй байх болно. Бид хайраар угтаж, хайраар үднэ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.